Тэр ном уншицгаая. Нэг хүүгийн хичээл зүтгэлийн 84 дугаар хуудсан дээр бичсэн хэсгээс уншицгаая. Риши дакеде курасо гэдэг шүү дээ гинэ. Риши гэдэг нь болохоор хүү гэсэн үг, курасо гэдэг нь болохоор амьдрах гэсэн үг. Зөвхөн хүүгээр амьдрах. Гол санаа нь бол Япон бол 20-30 жилийн өмнө банкны хүү жилийн 3 хүүгийн хүүтэй байсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн хэрвээ дансандаа нэг гусеман гэдэг монгол мөнгөөр ойролцоогоор нэг тэрбум төгрөгтэй болчих юм бол юу ч хийхгүй жил болгон 150 манд буюу монгол мөнгөөр нэг 30 сая төгрөг зүгээр яж хатал орж ирж байгаа байхгүй юу. Эндээ санаа авахд бол Монголд бол одоо бол банкны хүү бол 12-оос 15 зарим банкуд бол 18 хувийн хүүтэй ч гэсэндээ байгаа шүү дээ. Боломж бол зөндөө байгаа байхгүй тийм ээ. Хэрвээ Монголд нэг 100 сая төгрөгтэй болчих юм бол сар болгоно за 10 хүүгээр бодоход сар болгоно сая төгрөг орж иж байгаа байхгүй. 18 хүүгээр бодоход бол сая 800 сая төгрөг орж иж байгаа байхгүй. Тэгээ эндээ санаагаа аваад хэвлээ хөнгөө сайдар хадгалж хаалгаламжтай болж амьдралаа дээшлүүлцгээе. Зөвхөн өөрөө ажиллах биш, мөнгийг бас ажиллаж сурцгаая. За ингээд 25-аас 30 насныхандаа зориуллаа.